За анхаарлаа хандуулж хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Ургамлын ангаах ухааны орчин үеийн чиг хандлага болоод Хямлайн хамтрагч Захур Төмрийн хамтын ажиллагааны талаар бид ярилцахаар өнөөдөр студидтэй Хямлайн Wellness-ийн олон улсын маркетингийн бүтээгдэхүүн сургалт хариуцсан ахлах менежер Лёг студидтэй орой танаа ингээд хүрэлцээрсэн танд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. Yeah. Thank you so much for having me here. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө намайг энэхүү нэвтрүүлэгт урьж оролцуулсанд туйлын баяртай байна. Намайг Лё гэдэг. Хямлайн Wellness компанид 23 жилийн турш ажиллаж байна. Манай компани нь өрх бүрт эрүүл мэнд зүрх бүхэнд аз жаргалыг бэлгэлэх уриатаагаар ажилладаг. Бусад байгууллагууд өвчин эмгэгийг эмчлэхийг зорддог бол бид эрүүл мэндийг хүмүүст түгээхийг зорддог нь биднийг бусдаас онцгой болгож байгаа юм. Бид одоогийн байдлаар дэлхийн өнцөг болон бүрт байрлах 125 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн газар нутгийн хүн бүрт хүрч ажилдгаараа онцлогтой. Бид эрүүл мэндийг айл бүрт түгээж аз жаргалыг хүн бүрт түгээхийг хүсдэг. За ургамлын одоо ангаах ухааны орчин үеийн чиг хандлагын талаар бас очинтойгоо бас ярилцъя гэж бид бас студидтэй урьсан байгаа. Тэгэхээр ер нь энэ ургамлын гаралтай юм нь одоо дэлхийн хэмжээнд бас ихээхэн нэр хүндтэй болж байна. Тэгэхээр таны хувьд бас яг энэ чиг хандлагыг өдөөж байгаас энэ гол хүчин зүйлсүүд юу юм болоо? Энэ талаар та бас манай үзэгчдэд мэдээлэх үгүй юу? Yeah. So today if you see the global population Өнөө үед дэлхийд даяар ургамлын эмийг ганцхан өвчин эмгээгийн үед хэрэглэх биш. Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж эрүүл мэндэд анхаарч байна. Иймээс бид цэвэр байгалийн гаралтай шинжлэх ухаанд суурилсан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн удаан хугацаанд хэрэглэхэд хор нөлөөгүй. Жирэмсэн няраа болон бага насны хүүхдэд гаж нөлөө үзүүлдэггүй ургамлын бүтээгдэхүүнийг бид хэрэглэгчдэд хүрэхийг зорж ажиллаж байгаа юм. Which is safe for an infant, which is safe for a breastfeeding mom. So this particular product мөн үүнээс гадна бид улс бүрийн тэр дундаа Америк, Европын улсууд болон Монгол улсын эмийн бүртгэлийн журамд нийцсэн бүртгэлтэй ургамлын эмийг олон улстай яар нийлүүлдэг. For instance, our product matches the regulatory requirements of Europe, of Americas, and Mongolia as well. So all together, we ensure that we maintain the global standards. So we can give very safe and an efficacious product to the global population. Тэгэхээр та бас одоо яриандаа сая дурдлаа. Тухайн одоо улс орныхын онцлог, тухайн одоо улс орныхын хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ тааруулж одоо тухайн бүтээгдэхүүнээ бас ингээ гараад байгаа гэж хэлж байна л да. Ер нь одоо шинэ яг энэ хэрэглэгчийн зам байдал, эрүүл мэндийн хэрэгцээнд эдгээр өөрчлөлтөнд ер нь одоо тухайн одоо Хямлайн бүтээгдэхүүнүүдийн хэр ер нь дасан зогсож байдаг юм бэ? Энэ талаар та бас нэг мэдээлэл өгөхгүй. So now what we do in our company to meet the global standards. Манай эмийн ургамлын үйлдвэр нь дэлхийн жишгт нийцсэн өндөр гүйцэтгэлтэй нэмгэн давхаргын хроматограф технологиг ашиглан эмийн ургамал дахь биологийн идэвхт нийтлийг тодорхойлон хүний бид ямар нэг сөрөг нөлөөгүй эмчилгээний үр дүн чанартай маш нарийн тодорхойлсон тун хэмжээтэй эмийг гарган авч хэрэглэгчдэд түгээж байна. And it also comply with the safety and efficacy norms which is globally required by the WHO. So that is maintained, and then we give this with the full standards with the love in it. Одоо ингээд магадгүй тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчийн хувьд одоо шинэ ургамлын гаралтай бүтээгдэхүүн дээр хандах хандлагын хувьд бол өөр байна уу? Одоо шинэ Европын улс орнуудын хэрэглэгчид бас нэг ондоо Азийн улс орнуудын хувьд хэрэглэх явц ч юм уу одоо сонголтын хувьд шинэ хэрэглэгчийн зам байдалд шинэ өөрчлөлт юу н ажиглагдж байна уу? Энэ тал дээр та бас нэг яг энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд бас мэдээлэлээс авалцаач. When you talk about the herbal space market, Asia is number 1. Ургамлын эмийн зах зээлийн байдал хэрэглэгчийн зам төлөвөөр авч үзэхэд Аз төв нь Европ, Америк төвтэй харьцуулахад ургамлын эмийн өндөр хэрэглээтэй байдаг. Жишээ авбал машин үйлдвэрлэл гэхэд хамгийн түрүүнд бид Германыг машин үйлдвэрлэлээр харин цахилгаан хэрэгсэл гэдээ бодохоор Япон улсыг боддог шиг
Эмийн ургамлын эм бүтээгдэхүүн гэхэд энэтхэг улс шууд бодогддог. Ургамлын эмийн талаар дэлгэрэнгүй ярил энэтхэг улсад Аюрведа нэршлэр танигдсан. Харин хятад улсад бол уламжлалт юм. Зүүн Азийн улсууд ургамлын эм, харин Америк болон Европын улсууд органик эм гэдгээр нэрлэж хөгжсөн байдаг. Эдгээр бүх ургамлын эм бүтээгдэхүүний ойлголт өнөөгөөс 5,000 жилийн тэртээ энэтхэг улсад Аюрведа анагаах ухаанаас үүсэлтэй. Ийм учраас Аз тэвд ургамлын эмийн хэрэглээ өндөр байдаг. Өнөө үед бид Америк болон Европын улсуудад зах зээлээ тэлж Америк, Польш, Өмнөд Америкийн улсуудад өөрийн гэсэн салбар компани нээж хэрэглэгчдэд эм бүтээгдэхүүнээ түгээж байна. From the Indian space, and from there the grown popularity is among the Asians. Таны асуултад товч тодорхой хариулахад ургамлын эмийн зах зээл Аз тэвд өндөр байдаг боловч бусад улсад ургамлын эмийн хэрэглээ хурдтайгаар өсөж байна. Энэ бол маш гайхалтай үр дүн юм. Growth is very high, and that is something very exciting about it. Хямлын одоо бүтээгдэхүүнүүдийн тухайд бол имээс гадна одоо хувийн хэрэгцээнд ашиглах боломжтой хувийн арчилгаа, за бага насны хүүхдэд зориулсан арчилгаа байж болно. За эрүүл мэнд одоо малын эрүүл мэнд зэрэг маш олон ингээд төрлүүд бас байдаг. Тэгэхээр одоо тухайн бүтээгдэхүүнийхээ үр ашгийг дээшлүүлэх, одоо нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг ер нь хэрхэн яаж хийдэг вэ? Энэ талаараа та бас нэг мэдээлэхгүй юу? Манай компани 1930 онд байгуулагдаж 1934 онд анхны ургамлын эм болох Серпина эмийг гаргаж авсан. There people started asking him, how come you develop only? Энэ нь дэлхийн хамгийн анхны даралт бууруулах ургамлын эм болсон. Why not creams? And why not for products for babies? So that was. Үүний дараа компаниг үүсгэн байгуулагч ноён Манал Кеймэн арлаар аялж явхад хүмүүс ургамлын эмээс гадна ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хүүхдийн бүтээгдэхүүн гэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ байгааг анзааран 1998 онд ургамлын гаралтай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн. To the global world with the products. Now as we talk right now, we have 524 products as we speak. We have pharmaceuticals. Энэ үеэс хойш дэлхийд цар хүрээгээ дэлсээр байна. Одоогийн байдлаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болон ургамлын эмийн нийт 524 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэр дундаа ургамлын эм, гоо сайхан, амны эрүүл мэнд, хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүнүүд, мөн мал эмнэлгийн салбарын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. If you have a pet at home, maybe a dog or cat, we have a companion care range of products. Эдгээр аль ч нэр төрлийн бүтээгдэхүүнээ чанартай гаргахын тулд бидний үйл ажиллагааны хамгийн чухал нэг хэсэг бол судалгаа хөгжүүлэлт. Бид ургамлын эмийг гаргаж авахын тулд 7-оос 10 жил зарцуулдаг. Мөн үүнд 3 үеийн клиник туршилт хийдэг бөгөөд олон бүтээгдэхүүнийхэн судалгааг нийтэлж үүний дараа эмээ зах зээлд гаргадаг. So now this product is a global product and a trended product. Now if you look at the origin, Монголчуудад бидний хамгийн сайн танигдсан ургамлын эм болох цистон нь зөвхөн Монгол төдийгүй Орос, Европын улсууд гээд дэлхийн олон улсад зарагддаг. And especially I'm very thankful to Mongolia population have accepted 1943 онд анх бүтээгдсэн бөгөөд өдийг хүртэл маш үр дүнтэй ургамлын эмчилгээ хിവэр байна. And for the liver we have Liv 52. Цистон, Лив 52 гээд ургамлын эмнүүдийг Монголын иргэд болон эмчнэрийн итгэлийг хүлээсэн эм болсонд би туйлын их баяртай байна. To offer wellness for the global population, especially as we speak now for Mongolia as well. Одоо сүүлийн жилүүдэд энэ ургамлын гаралтай эмийн үйлдвэрлэлийн технологиг маш их ашигладаг болж байна. Ялангуяа одоо энэ технологийн шинжилгээг бас магадгүй нэвтрүүлэх чиглэлд бас илүү төлхөө ашиглаж байна. Энэ тал дээр та бас нэг тодруулж өгөхгүй юу? See, as we speak about Ayurveda. Аюрвед нь 5000 жилийн түүхтэй анагаах ухаан бөгөөд эртний судруудад эмийн ургамлуудыг тодорхойлохдоо нэр төрлийн ургамал нь тэр эрхтэн сайн гэж дурдсан байдаг. Харин бидэнд ургамлын яг аль хэсэгт нь бидний хайж байгаа эмийн нэгдэл нь агуулгадж байна уу гэх асуудал тулгардаг. The fruit or the pulp or the stem or the leaves, what is good?
So that is where Үндсэнд нь үү, навчинд нь үү, жимсэнд нь үү гэх мэт. So now what we do Харин Химлай компани нь ДНК-гийн баркодчлолоор эмийн ургамлыг нарийн судалж тэдгээрийн өвөрмөц алкалайд сапонин таниныг тодорхойлж үйлдвэрлэн үргэлжлүүлдэг. So once we identify the right species of the herb, Үүнээс гадна бид маш нарийн усан суурьт нэгдлийн тусламжтай эмийн ургамлыг задлж хэрэгцээт нэгдлээ гаргаж авдаг. the processing. So for doing this, Гаргаж авсан эмийн нэгдлийг бид дүн шинжилгээ стандартад нийцсэн эсхийг тодорхойлдог. and we do a very special Үүний дараа ургамлын эмээ шахмал, сироп, капсул гэх мэт хэлбэрээр гаргадаг. supercritical fluid extraction. This supercritical fluid Эмээ гаргаж авсны дараа чанар стандартчлалын дагуу чанар стандартын галав дахин дүн шинжилгээ хийдэг. of the medicinal portion which Энэ процесс нь бүх ургамлын эмийн үйлдвэрлэлийн цуврал бүр дээр хийгдэнэ. for the analysis. During the analysis, Жишээ нь бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг турмерик байна. analysis. So this analysis Жилийн өмнө авсан болон өнөөдөр авсан турмерик чанарын хувьд ялгаатай байдаг. Харин Химлай бидний гол зорддог зүйл бол ургамлын эм тус бүрт хэрэгцээт эмийн концентрацийг чанарын хувьд ижил байлгадаг. This concentration is taken for the product manufacturing. So whether it is in a Дээр tablet, дурдсан технологиг бид ашигласнаар жилийн дараач манай эмийн найрлага болон чанар хэвээр байдаг. then it is produced. Once the product is produced, again it is once again going for the qualitative and quantitative analysis, where the quality control team, the quality analysis team will ensure the quality of the product. Одоо Химлайн маш олон бүтээгдэхүүнүүдийг одоо Монголын хэрэглэгчдэд Монголд оруулж ирж байгаа компани бол одоо Захир төмөр гэдэг компани байгаа. Тэгэхээр яг энэ одоо хоёр компани хоорондын бас энэ хамтын ажиллагааны талаар бас тодруулмаар байна. Ер нь та бүхний үед одоо цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна тийм ээ? За энэ талаараа та бас мэдээлэл өгөхгүй. Our partnership with Tahur Tamur is over 2 decades. Захир төмөр болон Химлай Wellness 20 жилийн турш нэгт холбоотой хамтран We have ажилласаар a ирсэн. very close relationship bond, and we understand Захир төмөр компани Монгол хүмүүст болон эмч нарын эмчилгээнд хүсдэг цэвэр ургамлын гаралтай эмийг анх Монголд нэвтрүүлэхдээ for the Mongolian people. What is the Захир төмөр компани захирал хадагтай наран туяа өөрөө энэтхэг усад очиж ургамлын эмийг яаж Химлай Wellness компани үйлдвэрлэдэг арга технологи судалгаа болон Монголын иргэдэд хамгийн чухал хэрэгцээд байгаа ургамлын эмийг бүртгүүлэн оруулж ирснээс хойш 20 жил өнгөрч байна. 2 decades back, the CEO of Tahur Tamur, Ms. Nara and team, they visited India and they have seen the products. Бидний Монгол бүртгэлтэй бүх ургамлын эмүүдэд дэлхийн болон Монголын эмийн стандарт чанарын шаардлага хангасан байдаг. We have mapped which product can be brought to Mongolia. So since then, we are now doing Түүнээс дурдгад Лив 52 Цистон гэд ургамлын эмнүүдээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд багтана. all the products what we are selling to Mongolia is all of global standards. When I say global standards, it's European standards. So now with all this, Химлай so we are Wellness very, компани very энэ завшааныг ашиглаад Монгол улсад And we express Химлай our бүтээгдэхүүний gratitude түгээхэд хамтарч to ажилладаг and Захир team төмөр компанид for баярлаж helping талархснаа us илэрхийлье. to present in Mongolia in a way. Now, if when I last day I was just roaming around the streets of Mongolia, I could see a lot of wall banners with the advertisement of Himalaya. I could even see buses. Өчигдөрхөн л гэхэд намайг гадуур алхаж байхад Химлайн бүтээгдэхүүний зар сурталчилгааг автобус болон самбаруудад байгааг хараад маш таатай байлаа. And it is actually going with the Энэ нь Химлайн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлэх үнэт зүйлтэй нийцэж байна. So this association with Tahur Tamur is very, very essential, very important for us. And with this Цаашдаа бид Захир төмөртэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн Монголын ард иргэдэд зориулан илүү олон бүтээгдэхүүнийг танилцуулахдаа таатай байх болно. Mongolia and the people of Mongolia will be happy about it. Instead of relying on something synthetic, we are going to give natural. Дэлхийн одоо ингээд 100 гаруй оронд 524 нийт төрлийн бүтээгдэхүүний багцыг ингээд санал болгож байна. Тэгэхээр яг ингээд 20 гаруй жилийн түүхтэйгээр энэ хугацаанд магадгүй одоо цаашдаа хамтын ажиллагааныхаа хүрээнд бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх энэ чиглэл та бүхний удаас яг яаж ажиллаж байна вэ? Магадгүй одоо яг энэ Химлай Wellness-ээс гарч байгаа энэ бүх бүтээгдэхүүн Монголын одоо зах зээл, Монголын хэрэглэгчид хүрж байгаа юу? You asked. Now, at present, we are very strong in the pharmaceutical segment in Mongolia. Монгол улсад бид ургамлын эмийн эмчилгээний бүтээгдэхүүнийг түгээхэд чухал ач холбогдол өгч байсан бол Baby care range,
and Сүүлийн жилүүдэд бид өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг мөн нэвтрүүлсэн. in Mongolia. So even though we have over 520 Хэдий бид 524 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол улсад одоогийн байдлаар 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлээд So байна. if you see the space, no, we wish to bring all the products to Mongolia. At the same time, Мөн бид цаашдаа бүтээгдэхүүнийхэн тоог нэмэгдүүлэхээр хамтран ажиллах болно. we are in touch with the Ministry of Health of Mongolia and we are introducing more products. Let me give you an example. За Хималай Wellness-ийн олон улсын маркетингийн бүтээгдэхүүн сургалт хариуцсан ахлах менежер Лё өнөөдөр манай студид хүрэлцэн ирлээ. Бид ургамлын ангаах ухааны орчин үеийн хандлага болоод Хималай хамтрах захивар төмрийн хамтын ажиллагааны талаар үзэгч та бүхэндээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Ингээд хүрэлцэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Yeah, thank you so much. Урьж оролцуулсан танд болон Eagle телевизийн хамт олон баярлалаа. I'm very happy to Надад энэхүү боломжийг олгосон захивар төмөр компанид мөн баярлалаа. and Eagle TV. And I'm Монголын very иргэд happy та that бүхэндээ Mongolia нэмж gave хэлэхэд me an opportunity бидэнд итгэл to be үзүүлдэгт a part of баярлалаа. this, event today. We are trying Бид бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд байрлахыг хичээсээр байх Thank болно. you so much for having me here for this show. Thank you so much. Thank you. За баярлалаа. Үзэгчдээ би та бүхэн зочны ажиллагааны цагаа хүргэлээ. Анхаарлаа хандуулж хамт байсанд баярлалаа.